Тэгэхээр энд бол одоо нөгөө загвар бүрэн бодолт маань харагдаж байна. MATLAB дээр хийсэн ийм блокор хийгдсэн байгаа. Тэгээд энэ хавьд бол ингээд харьцуулт хийгдэж байгаа. Үндсэндээ бол тийм ээ энэ хавийн блок дээр бодсон хариу энэлийн блок дээр бодсон хариу хоёр бол таарч байна гэсэн үг. За энэ яаж харагддгоо гэхээр ингээд симуляцийг явуулаад энд байгаа скопыг харна. Тэгэхээр энд бол нэг тодорхой зүйл тогтол гарч ирнэ. За энэ ингээд харж байна уу? Энэ шар нь бол компьютер дээр ингээд бодохоор дижитал маркер бодоод ингээд гарч байгаа хариу. Энэ нь бол аналогоор тийм ээ. Түрүүний нэг блокийг нь аналогоор бодоод ингээд гарч ирсэн хариу. Тэгээ энэ хоёр ингээд энэ самплинг буюу тодорхой хугацаанд ингээд 0.1 0.1 гэсэн хугацаагуудаар тийм ээ ингээд аваад үзэхээр яг адилхан зэг дээр ингээд давхцаж байна гэдэг маань миний бодсон бодолт маань бүрэн одоо төгс болж чаджээ гэдгийг илэрхийлж байна. За ингээд бид бол дэлхий дээр бол ямарваа нэгэн зэвсэг төвчний одоо тэр пластик гэж байгаа шүү дээ тийм ээ. Пластикийн тооцоон дээр бол тэргүүн зэрэгт хүрлээ гэж юуны дөрөнд хэлж чадна. Монгол улс бол програм хангамжаар бол тэргүүлэгч гүрэн болж чадна гэдгийг тодорхой хэмжээнд харуулж байна. Энэ бол бүрэн математик бодолтоор баталгаажсан ийм зүйл байна. За баярлалаа.